Орон нутагт зарим хүүхдүүд сургуультай явахын тулд өдөр бүр 10-20 км зам туулж, ангидаа гаалтуулж, гадуур хувцастайгаа суудаг тухай сонсоод аз болж би тийм биш юм да гэж бодож исэн үе надад бий. Харин тэр азыг би зөвхөн хотод төрж өссөн гэдэг шалтгаанаар олж авсан. Гэтэл бид хаана төрөхөө өөрсдөө сонгодоггүй. Үүнээс шалтгаалж яг адилхан 10 настай хоёр хүүхдийн дунд тэнгэр газар шиг ялгаа үүсч, тэдгээр ялгаа эрүүл мэнд боловсролын чанарт хамгийн их нөлөөлдөг. Жишээ нь сумдын сурагчид хотын сурагчдаас 1-2.8 жилийн хоцрогдолтой гэсэн судалгаа бий. Нэг талаас хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж чадахгүй, харин нөгөө талаас тэдэнд зааж сургах багш мэргэжилтний хомсдолд орсон. Нэг үгээр шин төгсөгчид хөдөө орон нутагт очиж багшлах сонголтыг хийхгүй байна гэсэн үг. Энэ бол боловсролын тэгш бус байдлыг өдөөж буй хүчин зүйлсийн нэг. Жил болгон хичээлийн шинэ жил эхлэхдээ зэрэгцэн боловсролын салбарын асуудлууд хөндөгддөг. Гэвч жил бүр өмнөх жилийнхээ асуудлыг дахиад л яриад сууж байдаг. Энэ хугацаанд хүүхдүүд өсөж томорсоор хэдийн насанд хүрч өнөөх ялгаатай байдлаараа нийгэмд хөл тавьдаг. Мэдээж энэ бол дан ганц Монголд болоод буй асуудал бус дэлхийн нийтэд тулгамдсан асуудал. Тийм ч учраас үүнийг хэн нэгэн хууль батлагч эсвэл шийдвэр гаргахчийг хүлээлгүйгээр засаж сайжруулах чиглэлд ажилладаг нийгэмлэг сайн дурын байгууллагууд бий. Үүний нэг жишээ бол Teach for All олон улсын холбоо. Teach for All нь 2007 оноос хойш хүүхэд бүрт өөрийн хүссэн ирээдүгээ бүтээх боломжийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Уг холбоо нь дэлхийн 62 орнд салбартай ба гишүүн орнууд нь улсынхаа шилдэг төгсөгч залуу мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж сургаж бэлтгэн багшийн дутагдaltaй сургуулиудад 2 жилийн хугацаанд багшаар илгээх замаар боловсролын тэгш бус байдлыг бууруулахын төлөө ажилладаг. Харин манай улсын хувьд 2022 оноос эхлэн уг холбооны гишүүн орн болсон бөгөөд илгээлтийн багш төрийн бус байгууллагаас Teach for Mongolia хөтөлбөрийн 5 дахь эсэлтийн бүртгэлээ эхлүүлээд байна. Бүртгэл хэрхэн явагддаг талаар дэлгэрэнгүй тайлбарлавал жил бүрийн 3 дугаар сард нээлттэй зарладаг бөгөөд анкетын шат, танхимын шалгаруулалт, хөтөлбөрт элсэж гэрээ байгуулах гэсэн дарааллаар сонгодог. Ингэхдээ магадлал итгэмжлэгдсэн ихтэй сургуулийн бакалаврын зэрэгтэй байх ба голч нь 3 ба түүнээс дээш байх, Монгол улсын иргэн байх, боловсролын тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэлтэй байх гэсэн шаардлагыг тавьдаг. Хэрэв та хөтөлбөрт сонгогдвол үндсэн 3 төрлийн сургалтанд хамрагдана. Зуны сургалт, цахим сургалт, өвлийн сургалт. Эдгээр сургалтаар дамжуулан багш мэргэжлийн суурь ойлголт, сэтгэл судлал, заах арга зүй, анги удирдах арга зүй, хүүхэд хамгаалал, орон нутагт тасан зохицох гэх мэт аргад суралцдаг. За намайг Улаанбаатар хотод сураад идэг. Би Teach for Mongolia хөтөлбөрийн 2023 оны эсэлч. Тэгээд 2025 онд төгссөн. Өмнөд аймгийн зохицсон 2 дугаар сургууль англи нэгшэр 2 жил хийсэн. Нөгөө зуны сургалт надад айгүй чухал тэгээд айгүй онцгой байсан. Нөгөө багш нар маань ингээд анханасаа нөгөө багш хүний одоо мэдээлэлтэй суурь чадварууд, арга зүйнүүд гэдэг ингээд бүгдийг эхнээс нь бид нарт айгүй ойлгомжтойгоор айгүй гоё зааж өгсөн айгүй авууштай байдаг. Тэгээд дээрээс нь нөгөө нэг тэр чинь ганцхан зөвний сургалтаар биш 2 жилийн хугацаанд багш хийж байгаа. Бүгд л бүгдээр ингээд онлайнаар тасралтгүй ингээд сургалтууд маань явагддаг. Тэгээд зөвхөн багш чадвар дээр юм гэхээр бас үгүй. Яагаад тэгэхээр ингээд одоо би хийн те би хаашаа явах юм гэдэг ингээд юм асуултуудыг тавихад ингээд одоо чиглүүлэх гэх юм уу? Айгуу хичээсэн. Тэгээд тэднэрт нь тэр сургалтууд айгуу таалагддаг байсан. Тэгээд хөтөлбөрийн дараа болохоор хувь хүний зүгээс ч тэр ажил мэргэжлийн хувьд ч тэр айгүй өсөлттэй санагддаг. Яагаад тэгэхээр нөгөө багш хүн чинь цагаад зохицуулна те төлөвлөн системтэйгээр яаж бодох уу, яаж төлөвлөх үү гэдгийг айгүй өсвөрч авсан юм шиг надад санагддаг. Тэгээ хамгийн чухал нь болохоор ганцаараа биш шүү гэдгээ тэр одоо тэр мэдрэмж гэх юм уу? Тэр айгүй гол санагддаг. Teach for Mongolia нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 43 багшийг орон нутгийн 11 аймгийн 16 сумын 18 ерөнхий боловсролын сургуульд томилон хүүхэд бүрийг чанартай хүртээмжтэй боловсролоор хангах үйлсэд бодиттой хувь нэмэр оруулсаар байна. Энэ хугацаанд 10 гаруй дугуулан клуб хичээллүүлж 9300 гаруй сурагчид хүрч ажилласан, 8 судалгатгуун хичээл зааж 79428 км замыг хичээл заахаар Монгол орон даяар туулж нэг багш 1280 цагийг хичээл заахад зарцуулжээ. Мөн 2025 оны 10 сараас Монголд Канада элчин сайдын яамны орон нутгийн санаачлагыг дэмжих Канада сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсад 2 дахь удаага EBS-ийн сурагчдад уур амьсгалын боловсрол олгох шийдэл сурагч төслийг хэрэгжүүлжээ. Улмаар 11 аймаг 13 сумын 15 сургуулийн 34 багш 483 гаруй сурагчид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, доктортой хөгжил, антрепренер сэтгэлгээ зэрэг 4 модуль сургалтыг орсон. Ингээд дараагийн шатанд шалгарсан 10 багийн 50 гаруй сурагчид 3 сарын хугацаанд төслөө туршин хэрэгжүүлж амжилттай дуусгасан байна.
Үүгээрт зогсохгүй хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж буй сургуулиудаа орон нутгийн сургуулийн удирдлагыг чадваржуулах хөтөлбөрийг санаачлан байгууллагын соёл, багаар ажиллах болон удирдлагын зөөлөн ур чадварыг сайжруулах 10 сарын хөтөлбөрийг загварчлан хэрэгжүүлээд байна. Энэ бүгдээс дүгнвэл Teach for Mongolia зөвхөн орон нутагт багш хэлгээдэг байгууллага бус боловсролын салбарт тулгамдж буй асуудлыг суурьаас нь шийдвэрлэх экосистемийг бүрэлдүүлж буй community юм. Өнөөдрийн байдлаар Teach for Mongolia нийт 20 гаруй төгсөгчийг төгсөгчдийн холбоонд нэгтгэсэн ба цаашид эдгээр мэрэгчлэнүүд өөрсдийн хуримтлуулсан туршлага, ур чадвараа ашиглан салбартаа тасралтгүй олон талт байдлаар хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ. Мөн жил бүр тогтмол эсэл зарлаж 2030 он гэхэд 160 гаруй залуусыг орон нутагт багшаар томилох 107 багшийг төгсөгчдийн холбоонд эсвүүлэх зорилт тавин ажиллаж байна. Таач мөн адил хөтөлбөрт нэгдэн Teach for All олон улсын холбооны манлайлагчдын нэг болж Монголын боловсролын салбарт өөрийн бодит өөрчлөлтийг бүтээх боломжтой. Хэрв тийм бол Teach for Mongolia хөтөлбөрийн 2026-аас 2028 оны эсэлтэд бүртгүүлээрэй. Бүртгэл 3 сарын 31-ний хүртэл явагдана.